суулгачаад нэг 6 сарын дараа их гоё болж байна тий. Тэгээд яг нэг 12 сар болоод 1 жил болоход нөгөө бүх имчилгээ хийгдээд маш гоё ургаад яг нэг гоё үе дээр орж ирсэн. Тэгээд тэр нь одоо 2024 он юм байна тий. Тэгээд 24 он дээр яг би өөрөө бас нөгөө хувь хүний онцлогоос хамаарат маш их ачаалттай 1 жилийн хугацаатай нүр тулсан. Тэгээд яг тэр хугацаанд бас өсний арчилгаа бүх зүйлийг хойш нь тавьсан. Гол нь нөгөө DHT гэж ярьдаг гэдэг тийм гормон байгаа. Тэр дарангуулах хэвээр эмигээ уух хэвээр бол огт уугаагүй. Ингээ баг нэг 7-8 сар болчихоо да. За тэгээд тэрний одоо хорн гараад анхны суулгасан өсвүүд минь бол өөрөө ингээд яг хിവэрээ гоё байгаад идэг. Гэтэл нөгөө хуучин байгаа миний одоо өөрөө яг нөгөө анхны байсан гэхдээ нэлээ хойшоо нөгөө шингэрсэн байсан өснүүд минь унаад шингэрсэн юм асуудал гарсан. Тэгээ үлзий хөвчтэй. Тэн дээр орж ирсэн. Удамшлын шалтгаан салзарлалт бол ийм хэлбэрээр эхлээд орой хэсэг, эргүүл хэсэг хүртэл хамардаг. Тэгэхээр яг өмнөх суулгасан талбай бол ийм талбай болон дух тодорхой хэмжээгээр багасгаж орж исэн. Саяны хэсэг бол яг орой хэсэг болон эргүүл хэсэг шингэрэлттэй талбайгаар ер нь бол уусаж босгож орсон. Тэгэхээр удамшлын шалтгаанд халзралт учраас нөгөө нэг дааврын нөлөөгөөр явж байгаа учраас эмээ уух бол нэлийн хамгийн чухал асуудал. Эмээ цаг алдалгүй ер нь бол ингэ цаг тухайд нь жижиг ус хоошоо халзрахгүй нэг тэр хэвээрээ байна л гэсэн. Би болохоор окей би 1 жил болчлоо. Тэгээд жил гараа боллоо. Одоо бол ингээд яг нэг гоё үе дээр ирлээ. Миний ус асуудалгүй боллоо гэд нөгөө бас яг нэг ийм юу л очдог бол өөрөө нэлээд том асуудлыг тарьсан байна шүү дээ. Тийм. Эмээ ууж агаад тий хажуугаар нь тарилга лазер эмчилгээгээ удирдалтаа нэг ч юм 6 сартаа нэг явж исэн бэл ер нь л гайгүй багс. Ер нь зөндөөлийн имлгүүд миний мэдгэн бол дуулдж байгаа, дуулдаагүй зөндөөлийн имлгүүд гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ тал дээр ер нь ийм асуудал хэр их үүсдэг юм бол ус шилжүүлэн суулгах мэс ажилбар хийхээс өмнө бол мэдээж нэг үйлчлүүлэгчдийн усны онцлогоо хийх хэрвээ ус суулгахаар болох юм бол донор хэсгээс хэд орчим ус авч болох уу? За суулгах талбайд нь хэдэн ус суулгах вэ гэдэг бид нар манай имлэг бол AI-аар шинэ технологи нэвтрүүлээд тэрүүгээр үздэг болсон. Тэгэхээр хэрвээ таны ус шилжүүлэн суулгах боломжтой байх юм бол бид нэр суулгана. Үнэхээр боломжгүй байх юм бол тэр хүний цаг хугацаа, мөнгө төгрөгийг өргөх шаардлага байхгүй шүү дээ. Бид нар бол аль боломжтой бүх кейсүүд дээр л ер нь л ажилладаг. Гэтэ бидний яг сүүлийн үеийн туршлага сажирч байгаа болохоор Туркийн том имлгүүдтэй ер нь бол харьцуулах хэмжээний их хэмжээний ус бол нэг доор аваад шилжүүлэн суулгах ер нь чадaltaй болно. Тэгэхээр за одоо би ер нь бол ингээ халдварсан одоо өнгөрсөн гийлгүүгээр зүгээр ирээд зөвлөгөө аваад үзүүлчихэд болно. Тийм. Би өөрөө нөгөө технологийн салбарын хүн болохоор надад нэг таалагдсан юм болохоор тэр технологийн төвшил байлаа. Ирээл анхны үзлэгээр яг нөгөө химлоин дээр суурилсан. Тийм шууд ингээд 3D модель үүсгээд яг хэдэн ус суулгах ингээд тэр тодорхойлолтуудыг гаргачаа тийм төвшилтэй шийдлүүд бол маш их таалагдлаа. Тэгээд дээрэс нь бол түрүү хэлсэн улам чанарчаад, улам сайжраад, улам ур чадвартай болсон байна. За тэгээд ингээ хоёр дахь болсон. Миний хувьд үнэхээр сэтгэл хангалуун байна. Тэгээд эмчтэй баярлалаа гэж хэлмээр байна. Тийм тэгээд одоо цаашдаа ч гэсэн гамаа сайн бариад эмчилгээндээ таслахгүй яваад өсний угаалтын нөө тогтмол өдрүүд дээрж өсний угаалгаад арчилгаагаа сайн хийгээд явах юм бол үр дүн бол ер нь хангалттай сайн гарна. Тэрэн дээр бол ямар нэг санаа зовох юм байхгүйгээр имээ сайн угаад яваарэ. За баярлалаа. За баярлалаа.